Монголчуудыг дугуугаар чийж баарлыг бүтэн тойрох сол аяллаа тэмдэглэл part 1. Эхний өдөр өглөө 9 цагаас хотоосоо автобусаар гараад Чонжуугийн нисгээр дамжаад Чэжүүд 12:30 үед буусан. Дугуй түрээсийн газар маань нисгээс тоссон. Очиж гэрээгээ хийгээд дугуйгаа сонгоод аялдаа гарахад бэлэн боллоо. Чэжүүгийн салхи өвчтэй гэдгээр алдартай. Тийм болохоор дугуй сонирхогчдод нар буруу эргэх маршрутаар аялахыг зөвлөдөг юм байна. Нэг цэнхэр шугам байгаа. Тэрийг дагаад явхад 234 км-ээр Чэжүү арлыг бүтэн тойрно гэсэн. Тойроод явах замд нийт 10 газарт штамп дарах цэг байгаа. Тэрийг дараад аяллаа тусгахдаа сертификат авах боломжтой байдаг юм байлээ. Дугуй түрээс 4 хоногийн 88,000 вон 3-аас дээш хоногор түрээсэлж байгаа болохоор замд гинж тасрах, дугуй гарах үед очиж янзалж өгөх үйлчилгээ нь үнэгүй гэсэн. Хувийн бэлтгэлээ сайн хангасан. Аяллаа эхний өдөр нэлээд бүрхэг бас салхитай өдөр байлаа. 30 км орчим яваад 2 штамп дарах төлөвлөгөөтэй байсан боловч би буудлаа нэлээд наан захиалсан байснаа мэдээд эрт амрах харуулсан. Нийт 17 км яваад өнөөдөр аяллаа өндөрлөж байна. Өнөөдөр аяллаас хамгийн гоё санагдсан зүйл нь 5 минут тутамд онгоц хөөрж нисэхийг ойроос хардаг хэсгээр нь аяллаа эхлүүлсэн учраас үнэхээр сэтгэл өндөр байлаа. Буудлын өмнө 35,000 вон, үнэлгээ 10-8. Дараагийн аяллаа тэмдэглэлээр уулзцгаая. Баяртай.